За сайн байцгаана уу. Өнөөдөр байршлаа солиж сууж үзлээ. Тэгээд нөгөө анхнаасаа энэ уулынхаа зургийн урталт сууж авахгүй ч юугаа хийж ийсэн. Яг нөгөө нэг хамгийн анх нөгөө уцаа тавьсан газараас л дуу хэр сонсогдож ийн гэдгээ шалгаадсан болохоос ш тэгэл зүгээр л уцаа тогтоосон газараас л яриад эхэлсэн байхгүй. Тэгээд сая нөгөө нэг ширээн дээрээ сууж агаад урагшаа хараад уулынхаа зургийг хойно оруулаад ярих гэсэн чинь нөгөө юу яагаад вэ? Цонхны гэрэл хөшиг хаасан ч гэсэн өөдөөс ингээд мэлтийтэл ингээд нэвт тусаад нүүр гэж нэг хавтгай цагаан юм харагдаад тэгээд дэшээ гараа суусан зүгээр юм шиг тэгээд энд суугаад өнөөдөр яриад үзье. Тэгээд өнөөдөр болохоор би юм хийхгүй номныхоо талаар номныхоо талаар ч гэжтэй өнөөдөр юм хийхгүй ярина. Энд ширээ авах болохоор тэгээд артлынхаа зургийг нэг танилцуулж тий. Тэр яг энэ ард ингээ халим харагдаж байгаа. Энэ хоёр халим чинь урд бас нөгөө хашаан дээр халим байгаа шүү дээ. Тэгээд би ууг нөгөө дэлхийн дайгуу дуртай. Аав нэг дэлхийн ярьснаас хойш дэлхийн дайгуу дуртай. Тэгээ миний хамгийн дуртай юм дэлхийн байхгүй юу? Тэгээ урдаа нөгөө дэлхийн зурх гэсэн чинь юу яагаад? Арай жижигдээд тэгээ хоёр том халим зурцаа. Гэхдээ халим ямар учиртай вэ гэхээр миний зүүдэнд нэг юм том халим аяг хороддог байхгүй юу? Тэгээ одоо сайхан хүртэл бас зүйлчлээс одоо ингээл үлрэл солигдох үеэр үлрэлтэн тааруулаад нөгөө хоёр халимчиг гараад ирнэ. Сонирн байгаас тий. Тэгээд яг энэ зургийг зурхаас өмнөхөн юу яасан? Уул нь зөвхөн зүгээр уул зураад орхичээ гэж бодсон чинь яг энэ зургийг зурхаас өмнөхөн нөгөө хоёр халим одоо яг ингээ хотог өндөрөөс баруун тишиг ингээ явахаар айгүй том гол байна гинэ. Тэгээ бид тэр дээгүүр ингээ нисээд байгаа байхгүй юу? Нисээд тэгээд за энд нэг хоёр халим байх ёстой тэрийг орч үзнэ гээд яг ингээл явж ит шууд нөгөө улирлан замдаа ингээ солигдвол яг ой нэг хойд туйлч юм шиг нэг юм мөстэй болоод цастай болоод тэгсэн хэрнээ ингээл юм ногоон мод зоттой айгүй гой байгаль дундуур ингээ явжснаа том ингээ шүрэн урсгалтай гол дотор хоёр том халим сэлж байгаа байхгүй. Тэгэл тэрийгэ хараал хаастай яг л ийшүү яг гоё сэлээд явж байхад нь байж таарлаа гэл баярлж исэн. Тэгээд шууд халимаа уулын дундаа нэмэж зарцсан байхгүй. Тэгээд тэр том нар сар би угаасаа нар сарнд аягүй дуртай. Би ч бүр сарны өөдөөс явдаг шүү дээ. Нийт сар ингээд нөгөө яг мандаж сар ингээд манддаг шүү дээ. Гэхдээ гэрээсээ харах юм бол яг хутаг өндөр уулын араас ингээд явах гоё гарч ирдэг. Гэхдээ арай жижиг харагддаг байхгүй. Тэгээд цаашаа тэр нэг адгийн булаг гэж идэг байхгүй. Тийшээгээ яваад тэндээс сар мандахыг харахаар бүр яг гэрээсээ харагдсанаас 2-3 дахин том айн гоё харагддаг байхгүй. Тэгээ тэрийг би харах гэж яг 15-ны сар гарах өдөр цагаа харж агаад гараад сарны өөдөөс тавих штеп. Тэгээд яг энэ тэндээс зөндөө харж үтсэн. Тэгээ яг тэр адгийн булгийн тэнцээс аюу харагдтыг. Тэгээ нар жаргаж байгаа газар нь хүртэл яг өөр одоо тэр тэл рүү тусч байгаа тэр нөгөө юу гэдгийг хямрын овноос баруун тишээ ийм доошоо нэг юм тоцог дээр харахлаар тэнд нар жаргаж байгаа бол үнэхээр үзэсгэлэнтэй харагддаг. Гэхдээ хутаг өндөртэй штеп тий. Одоо тэр уул усны байрлалаас шалтгаалдаг юм аа яадгийг нар жаргаж байгаа нь үнэхээр гоё. Та нар хэрвээ хутаг өндөрт 100 ирэх юм бол нар жаргахыг нэг ажиглаарай за. Онцгой гоё жаргахдаг штеп. Тэг хүмүүс болохоор юу гэж тийм байдгийг адилхан жаргана штеп энэ гэдэг үгүй. Би яг ингээ ярьж байгаад нэг өдөр эгчтэй яг сануулаа харуулсан чинь манай эгч бүрс би юу дуу алдсан. Гэтэ манай гэрийнхэн гоё яг над шиг яг миний ингээд нөгөө нэг үзэж байгаа харж байгаа мэдэрч байгаа юм яг адилхан мэдэрдэг яг адилхан гоё догдолж хүлээж авдаг. Тийм болохоор айгу урамтай байдаг. Би нөгөө тийм урамгүй хүмүүст ярихаар ч бас урамгүй байдаг шүү дээ. Би ч бас тэгэл гоё цэцэг яриад нар сар яриад уулан булан дээр гараал гойд дагуулын явахлаар хүмүүс нэг тоохгүй тэгэл тамхи мэмэгттэй шүүсмэсээ хаяад. Тэгээ тийм юмд айгу дургүй. Ер нь тэгэл уул усанд гарахтаа хүмүүс гоё хүндэлтэй гарч байгаарэ. Тийм. Би уул усыг бүр ерөөсө бүр амтай гэд итгэж гисэн. Яагаад гэвэл яг тэгж итгэхээр зөндөө сонин үйл явдлууд болж исэн болохоор тэгээд нэг цэцгийн дастаж авч хатаамал ихтэй хүртэл ингээд баг ярилцаж явдаг. Тэгж уул усыг хүндэлдэг. Тэгээ тийм болохоор хэрвээ надтай хамт уул муулаар гараад ингээд явах юм бол би зөндөө хүмүүс дагуулж явдаг. Гэхдээ хүндэтгэлтэй хандж байгаарэ. Тэгээд уул уснасаа илүү би төрүүлийг гомдчих гээд идэв. Тэгээ тийм болохоор ер нь хаач явсан байгаа газараа тэр байгалийн сайхны үзэсгээ явж байгаа бол хог могоо битгий хайж байгаарэ. Тэгээд уул усандаа гоё хүндэтгэлтэй хандж байгаарэ. Тэр чинь тэгээ амтай гэдгийг шүү. Тэр надад бол тэгж мэдрэгдэг. Би угаасаа өдрөөлгөн гардаг болохоро тэрийг нөгөө яг бусдаас илүү мэдэрдэг гэж магадгүй. Тэгээ одоо яргуу урахаар таад шууд гоё бичлэг хийгээд үзүүлэн за. Одоо удахгүй сар хүрэхгүй хугацааны дараа яргуу гараад ирнэ. Өнөөдөр чи 2 сар хэдэн бил 2 сарын 15. Тэгээ 3 сарын дундуур за сарын дараа л юм байна. Яргуу дэлбэлэхээс өмнө бүр жижигэн дүнж цухаж хагийг хүртэл бас харуулна за. Айгуу гоё амар хөөрхөн харагдана. Тэрийг харсан хүмүүс бүр зүгээр л нэрээ. Тиймэрхүү байгалийн өөрчлөлтүүдийг та нэрээ та гоё ингээд ирээд харж байгаараа за. Тэгэх юм бол юу ядгийг илүү гоё энэ байгаль дэлхийдээ хайртай болоод
Тэгээд бүр нэндгнаад яас хөөх юм бэ? Ингэж ургадаг юм уу? Эн чинь бүр ингээ амтай юм байна гэдгийг хүн яг тэр гоё өөрчлөлтүүдийг харж иж бас мэдэрдэг гэж магадгүй шүү. Тэгэхээр та заавал 100 гэхгүй бусад уйлралт гараад байгалийн өөрчлөлтийг гоё ажиллаж явж байгаа. За үнэхээр гоё юм. За тэгээд би уул нөгөө өнөөдөр энэ номноосоо ингэж хараад дурын хуудас нээгээд тэгээд тэрийг ингэж уншаад дэлгэрүүлээд ярий гэж бодсон. Тэгэхээр тэгж үзье ямар хоолох нь. Гэхдээ түрүүн би нөгөө номоо аваад ингэж нэгэд харсан чаар энэ хуудас гараад ирсэн баггүй юу? Энэ хуудас гараад ирсэн. Энэ би энэ талаар ярьчаад тэгээд дараа нь дурын хуудас нэгэд яриад үзье за. Тэгээд энэ болохоор ямар юуны тухай бичсэн байсан бэ гэхээр нөгөө над Итали нэг ганцхан өдөр аягүй муухай санагдаад тэгэл бүр бороо ороод дээрэс нөгөө нэг шинэ байранд нүгэд орчихсон. Тэгээ байрныхаа мөнгийг авах гээд би нөгөө ИТМ-с мөнгө авах гээд очсон чинь нөгөө ИТМ-ийн мөнгөнд дууссан. Мөнгөнд дууссан хэрнээсээ миний нөгөө нэг картнаас яг мөнгө тоолоо гаргаж байгаа юм шиг ингээд чимээ гараад тэгсэрнээс мөнгө юусаа гарч ирээгүй. Тэгээ банкнд хэлсэн чинь нөгөө нэг ИТМ мөнгөгүй болж тараад тэгсэрнээс зарлах гэсэн байгаад. Тэгээ хэлсэн чинь юу яа Монголынхаа банкнд хэлээ. Тэгээ одоо манайхаас бол ямар ч юу яахгүй. Одоо манай Итали карт биш Монгол карт болохоор Монголынхаа банктай яргээд тэгээ худлаа гэж түрүү яриасан чинь сарын дараа шийдэгд үргэлжлэн биччих гээ. Тэгээ яг сарын дараа л тэр мөнгөнд буцаж орж ирсэн байхгүй. Тэгээ би ч нөгөө байрныхаа эзэнд шинэ байрныхаа эзэнд танихгүй нь штэ. Шинэ байрныхаа эзэнд байрныхаа мөнгийг аваад ирэй гэж хэлэнгүүтээ нэг юм худлаа шалтак тоочж юм. Худлаа яриад байгаа юм шиг санагдаад амар муухай эвгүй. Тэгээ миний ингээ мөнгө гарч ирсэнгүү гэж хэлээд тэгээ хэд хоногоос өгчийгээд тэгээ яг байрны эзэн ч бас харьцангуй гайгүй юм байж таарсан юм аа. Тэгээ нөө танихгүй шинэ байранд орж байгаа болохоор миний нөгөө санаа зовсондоо болоод би өөрөө жоохон хямарчихсан. Тэгээд хэлсэн хэд хоногийн дараа тэгээд өгөөрэй. Өмнө яг нөгөө бас байрныхаа барьцаа мэрцэг өгсөн байсан болохоор тэгээд намайг шууд оролцохгүй юу. Тэгэл тэр өдөр нэг бороо ороод мөнгө төгрөг маань гарч ирээгүй. Тэгэл нэг л муухай санагдаал. Тэгээ бэжсэн чи ээж залгаад тэр тухай байсан байхгүй юу. Тэгээд тэрийг би ингээ харангуйтаа юу төрүүлээд яага юмшмар санагдаад. За бодол давтан цонхоор хараад зогсож байтал ээж Монголоос залгаж тарлаа. Нүүсэн эсэх шинэ гэр нь ямархуу байгаа талаар асууж байтал би тэсэхгүй. Ээж энд ёстой муухай байна гэж хэлчихлээ. Ээж хоромч бодлгүй муухай байл хүрээд ирээ минийх үү гэж хариуллаа. Тэр үгийг сонсмогц хоолой дээр тэглээд байсан бүх зүйлс сарниж тэнгэр цэлмэг шиг болов. Яг юм бас. Энэ дээр болохоор би яг өөрхөө үгээр л хэлсэн баг шүү. Тэгээд энэ зүгээр юм тэмдэглэн штэ. Би зүгээр нөө зохиолч биш тэгээ миний энэ үг хэллэг энэ юм нэлээд болох байгаа шүү. Тэгээ одоо харахад надад аягүй болох харагдаад байгаа. Тэр үедээ зүгээр л тэгээ шууд бичмэрс гэдэл биччихсэн тийм ном. Гэхдээ яг нэг хүмүүс уншаад аягүй хөөрхөн сэтгэлүүд надад хэлсэн тэрэнд нь аягүй урам аваад тэгээ одоо нөгөө нэг хөдөө амьдарч байгаа талаараа ном бичиж эхэлсэн. За тэгээ үзэсгэлэнийхээ үеэр давхар нээх баг. За тэгээд энэ аягүй гоёо тэгээд манай ээж мэж чинь бас л тэ шулуун бод зүгээр л мухаа гол энэ хүрээд заавал тэнд ингээд мухаа байгаад чи яадаг гэсэн утгатай надад ярьчихгүй юу. Тэгэл хүн чинь аягүй сон тийм үг сонсонгуудаа эсвэл ээж намайг юу яриад байгаа чи өстө яаж явлаа одоо наана ингээ хичээн бичээ гэсэн бол надад бүр хэцүү байх байсан баха. Тэгэл манай ээж хөрх ухаантай байгаас тэ шууд тэгжлээл тэгэл тэр үгийн сонсоод би тайвшраал зүг зүгрэлчихсэн. Би хүнд аягүй хурдан зүгрэлнөө яаж чад. Тэгээд тэрийг бисаа энийг ингээд номоо нэнгүүтээ олж харчаад тэгээ бүр ярмаарсан гэдэг тэгээ ярьчихлаа. Тэгээ одоо юу яа? Одоо яг нөгөө юугаа нээж үзье. Ингэж яагаад дурын хуцаа нээж үзье. За инклийн нэг шат үзтээ. За бас нэг түрээсэн байр. Түрээслэж байсан байр маань 2 өрөө жилийн гэрээ хийсэн ч хажуу өрөөнд богино хугацаагаар хэлний бэлтгэлд хийхээр ирсэн хүүхдүүд солигдож орцгооно. Анх ороход Алжир охин дараа нь Хятад, Монгол, Үзбекистан, Аргентин охид солигдсоор Швейцараас ирэхэд Голланд охин ороод хэдхэн хонож байв. Монголоос хэлний бэлтгэлд ирсэн охин Монгол гэж хэлэхэд хэцүү ирлийцдүү гэмээр тунц царайлаг охин байлаа. Нэр нь Жаргал гинэ. Манай нөө Жаргалтай 3 сар амьдэрсэн. Намар нь ирэн ирээд манай академид хэлсэн орлоо. Энэ би Жаргалын тухай бичсэн бэ. За юу яа? Ийм хараа. За Алжир заяа. Алжир, Хятад, Монгол, Үзбекистан, Аргентин, Голланд, Япон, Итали тэгээ ээлжид чинь зөндөө хүмүүстэй. Энд чинь 8 болсон тий.
Албани, Косово, Марокко 10 нөхөлч юу? Ийм олон орны хүүхдүүдтэй хамт амьдарч исэн биш. Тэгээ тэр дундаас хамгийн их таалагдсан, хамгийн одоо юу гэдгийг боловсон, ёс зүйтэй, ухаантай тэр охин болохоор юу байсан? Нидерланд охин байсан. Голланд охин. Тэгээ ер нь нөгөө юунд хэлний бэлтгэд байхад бас нэг голланд залуу байсан. Тэгээд хамт амьдэрдэг охтуудын нэг нь болохоор голланд охин. Тэгээ манай нөгөө нэг юуны графикийн багш штэ. Графикийн сүүлд нөгөө магистрт ордог багш бас голланд охин шисэн байхгүй. Тэгээ надад бол голланд хүмүүс бол маш их таалагдсан. Айгүй гоё ухамсартай гой хүмүүс идэх штеп тэгээ болгоомжтой асуун тий хүнтэй харилцаж мэрилцахтай айгүй болгосон тийм гой хүмүүс идэх. Надад бол голландод маш их таалагдсан. Тэгээ сая нэг өнгөрсөн жил Евро Герман явахдаа сарагч намайг дагуулад Амстердам руу дагуулж явсан. Надаас маш их таалагдсан. Айгүй гой хүмүүс идэх. Тэгээ би ийм олон орны хүмүүстэй хамт амьдарч ирсэн. Тэр дунд нэг монгол охин жаргал маань манай академи сурж байгаа. Тэгээд яа төгсөн жаргалтай нэг 3 сар амьдарч ирсэн. Тэгээд солонготойгоо бол нэг жил гарan хамт амьдарч ирсэн. Тийм. Тэгээд ийм олон. Тэгээд сонирхтой ийм олон орны олон соёлтой тийм хүмүүстэй амьдрах аюу сонирхолтой. Тэгээ манай нэг үзэсгэлэнтэй охин биш тийм. Тэр аюу хөрхэн нэг юм юу охин байхгүй юу? Эзэгтэл гэдэг лөө. Тэр орноо цэвэрлдэг хоолунд аюу сайн хийдэг. Тэгээ уул нэг тийм тусцтай өрөөнд байгаа шүү дээ. Тэгээ ер нь ингээл тустай л өрөөнд байгаа л тустай хоолундаа хийждэл ер нь босод хөвгтөдөө тэгж амьдэрдэг байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө манай үзэсгэлэнтэй охин чинь аюу тийм юу? Найрсаг, дайламтгай тэгэл хоолунд хийхээр заавал өгөн чи ихтэй ингэж их сууж ажиллаж ийж маа энийг ийдгээл нэг тийм сүрхий охин байсан. Тэгэл юу яа гэрээсээ нэг гарахгүй гэртээ суугаал гэрээ цэвэрлээл хоолундаа хийгээл гой хоолунд манд хийгээл тэгэл манай монголчууд ирэхлээр танилцаал хөөрхөн тийм найрсаг цочломтгой тийм охин байсан. Тэг өөр чин хамгийн таалагдаагүй нь шүү дээ. Та нар бүр гайхандаа Япон охин. Бид нар Японтой уулзсан бүр үнэхээр учрыг ойлгоогүй за. Айгүй муухай хүмүүс шиг санагдсан надаа. Тэгээ би тэр ганцхан тэр охиныг ингээд одоо ганцхан тэр охиноор ингээд Япон хүмүүсийг дүгнж болохгүй гэж бодож байгаа шүү дээ. Тэгэл нөгөө найзууд нь ч гэсэн яг өмнөдөө тааршудаа нэгдээсэн. Тэд нар шүү дээ тий юу яадаг. Яг Итали хүмүүс эсвэл өөр хүмүүсийн дэргэд зүгээр л өөр маск гаргаж ирээд зүчдэг. Маш олон масктай багтай тийм хүмүүс илээ. Тэгээд яг ингээд ганцаараа байгаа намайг ингээд ганцаараа байхад тэд нар зүгээр л амар увайгүй за. Тэгэл айгүй муухай юу яадаг. Идэж ууж наригдсан гэдэг те шүн хүн амтны дунджаа мунджаа гэж огч бодолцохгүй юу энэ гутлаа тайлж гэр орондоо ордог. Тог гэл өсгийтэй гуталтайгаа хүн утуулахгүй тэрүүгээр шуугалдаал идэж уугаал. Тэрний штэ зүгээр хэрээсээ хитрэн за байнга ерөөсөө амар тийм хүмүүс байсан. Тэгээ би одоо Япон хүн гэхэлэр надаа за сайн хүмүүс байдаг байх. Би яг тэрнтэй нөгөө таараг болохоор надаа нэг тийм юу санагддггүй. Таатай санагддггүй. Тэгээ мэдээ сайн хүмүүс зөндөө байгаа байх уу? Би тэр хүмүүстэй таараагүй л ах тий. Дараа нь тааруул тэгээд сайн л үстэй. За тэгээд би ихтэй бас Япон руу явах сонирхолтой гэдгийг тэгээд гоё ах. Сайн хүмүүстэй таарах бах тий. За одоо дараагийн хуудас. За энэ хайс. Тэгчи. За одоо ирлээ. Төрнийх гараад ирсэн. Тэр нь дэлгээд ирсэн болохоор гараад ирлээ. Ээжтэй ирдэгс гараад ирлээ. За одоо тэгэхээр за жоохон урт тавьсан. Энэ. За энэ нөгөө миний хэлний бэлтгэлээс буцдаг тухай байна. За баахан бэлэг цуглуулсан тухайгаа бичиж өөртөө гэрээхэндээ найзуудтай харилцдаг байгууллагуудаа юмыг яаж мэдэх вэ? Санаанд хүн үлдээчих үедээ гэсээр зөндөө илүү чихэр шоколад сүмнэр цуглуулад ачаага багтал бурхан минь гэж хэрээсээ хитэрсэн ачаатай болчихож цөмийг нь бүндийдэл баглж аваад явх өдрөө уртаа ардаа 2 үргэвчтэй 2 хартаа 2 чамдаантай чамдаан дээрээ тортой ямар ч гэсэн нэг удаа бүгдийг нь чирээд явхад бэлтлээ. За энэ бүр амар за би бүр хитрхи хүнд ачаанаасаа болоод миний 2 өвдөг миний би ингээ ачаалтад дэлэхгүй өвдөг бүр сөхөрсөн шүү дээ. Тэгээ бас нэг жоохон тэнэгдүү байгааз. Гэхдээ энэ нэг удаа л би ингэж бас дараа нь бүр хаширлаад ингэж явах болцсон. Энд чинь нөгөө хамгийн анх удаа ингээ хятад ороод хэлний бэлтгэлтэй суучаа буцаж байгаа шүү дээ. Тэгэл нөгөө харихтаа зөндөө сайхан бэлгэсэл таавал. Тэгэл нөгөө манай хотод нөгөө Перужина гэх шоколад байдаг шүү дээ. Юуны оруулж ирдэг бачи гэдэг байдаг. Шоколад нарангийн оруулж ирээд байдаг. Тэр чинь манай хотод үйлдвэр нь байдаг байхгүй юу? Тэгэл бачиг бол мөн ч олон удаа зөөсөндөө Монгол руу. Тэгэл
өөрхөн идэж ууж үзээгүй үнтэй цайтай айгүй гоё чихэр жимс юу гэдэг бүгдийг ингээ авчаад өөрөө ингээ өмнө болохоор нүнтэй ингээл авчдаггүй гүрийгээд авч идэхгүй ингээ гүрийгэдэг байхгүй тэгж чаад яг гэрлөөгөө явахдаа ингээл эрхэндээ гоё юм амсуулмаар санагдаад ингээд авч явдаг тийм байлаа. Тэг өөрөө авч утсан юм идэж ууж үзээг болохоор гэрийнхнийг идэхээр харга өрдөө суучин. Тэгээ ээж бүр надад өгчээсэн шүү дээ. Уул нэг тэд нартай авчирсан бэлэг шүү дээ. Амир хөвгчлээ. Тэгээ ингэдгийн бэлээ хараа. Ер нь гэрийнхнээсээ ингээ хол байхаар айгүйх гэрийнхнийгээ сандаг. Тэгэл яг хамт үргэлж ингээ хамт байгаал байвал нэг айлын хүмүүс чинь тэгэл тарахгүй зөндөө байгаа шүү дээ. Толхилцоол тиймэрхүү бид нар ч гэсэн ингээ байдаг хэрэлдэж модалцаал тиймэрхүү байдаг байхгүй. Тэгээ бас энэ хутаг өндөрт ирээд амьдэрдэг чинь бас гэрийнхнээсээ хол тий. Хаяа бид чи аюу гоё яд жаргалтай уулзна. Байнга байгаад байвал ойлгомжтой бид нар бүр тэгэл инээлддэг шүү дээ. Хэдүүлээ ойрхон байвал тий. Айлын хүмүүс ямар байдаг лээ тий хэрэлдэл. Манай гэрт бол тийм зодон зохион байдаггүйсэн хар багаас тэгээд хэрэлцэн муудалцах юм зөндөө шүү дээ. Ээж мэжтэй загнуулах юм зөндөө. Хараа манай аав бол ерөөсөө тэгж би аавынхаа бид идэх загнаж яхаг үзээ сандгүй. Манай аав ерөөсөө загнахгүй тийм зодон модон гэж мод байхгүй. Манай ээж бол тэгэл угаасаа сэтгэлтэн юм нэцгүй бид идэх загнаж шүү дээ. Тэгэл олон хүмүүстэй. Тиймэрхүү байдаг гэсэн. Тэгээ яг нөө хол байгаад ирэхлээр гэрхнийг аюух санаад ээж мэжигээ санаад ирэхлээр бид чинь тэгээд нэг аюу өөрөөр хардаг. Тэгэл уралж бухимдахаар юм байсан ч гэсэн төвчж өнгөрүүлдэг ч юм уу те. Хүмүүс ер нь тийм болчихдаг юм байл шүү. Тэгэхээр гоё өстой нэг уул усны ойр ураг төрлийн холон дээр гэдэг чинь үнэн. Тэгээ манай гэрийнхэн наашаа манад 100 дулаан үеэр ер нь аюу байдаг. Тэгээ 100 болуулаа гоё бөөндөө цуглаар тоглоол гоё юм яриад хойно байшингийн хойно борцох хийгээл тэгээд тэгж байх аюу гоё байдаг. Тэгээ одоо цагаан сараар бид эрдэнэт цуглаж байгаа. Тэгээд би болохоор юу вэ? Одоо манайхан цуглаад эхэлсэн. Би чинь юунд очино? Шинэ нэгэнд уул нь битүүнд очиод даалуудаа тончих гэсэн чинь нөгөө манайхан нэгдүгürt айгу олоолаа цуглаж байгаа. Тэгээд дээрэс нь байшингаа бас нөгөө яг хүүтэн өдрүүдээр орхид би сая нөгөө хүүтэн өдрүүдээр орхиж явж байгаа гэжтэй. Амар зарлахтай байсан. Хамаг юм хөлдөөд солиод хүн амьдаар мөнгө төгрөгч солиулаад аюух зарлахтай байсан болохоор ингээ хаширсан. Тэгээ орхиж явахгүй гээд тэгсэн чинь манай ээж бүр амар хөөрхөн за бийж дээрчсэн байхгүй буулна ингээд гоё очиж даалууд мараа. Бид нар нөгөө бөөн гэрхэн тэгээ даалууд хайгууд дуртай байхгүй. Тэгээд юу яа гээд сайхан даалуудах гэсэн ярьчихгүй юу. Тэгсэн чинь ээж манай том ихч тэгнэ гэрэн гөрөв дээр ихчээ. Ээж булхны цагаагаар хараа суугаад байд. Дулаахан байна уу юу? Заяагаа нэг тоглуулчих гэсэн нэ хөөрхөн байгаа зү. Тэгээ одоо л гэхдээ цагаан сараар байж тоглож чадахгүй байхаа айгу олоолаа болохоор. Тэгээ би дээрэс нь баалтаг бас давал очдөг байхгүй. Тэгэхээр нөгөө жоохон нялх хүүхд ирж байгаа болохоор болохгүй дараа нэг гоё дулаа орохоор дотоо очиж байгаа. Тэгээд нэг сайхан тоглоно. 100 угаасаа манай гэрх ирнэ. Тэр чинь тэгэл тань сайхан тоглож шít. 5 гар 4 мөрөөр байвал өдөртэй 5-аас сууж байгаа тоглох юм бол гоё айгуу дуртай. Гэхдээ гэрийнхэн тэгэл тоглох дуртай. Би тэгэл гэрийнхнээсээ хол идэг болохоор айгуу гоё санаа нь гоё. Манай баг ихс нэг одоо яасан штэ. За одоо нөгөө номоо ярих байлаа гэрийнхнийг яриавцсан. За тэгээд дараа нь тэгээд баг ихс штэ ажлаас гарчиад нэг өвлөрдөг байхгүй юу өвлөрээд нөгөө цас нөгөө амар нэг ажилтай хүмүүс чинь энэ нөгөө нэг цас нар эднээс чи ерөөс ингэдэг нөгөө анзаархаа болчт юм байна. Тэгсэн чинь манай их чи ингээ хойшоо бид хоёр ингээ алхаад амар гоо цас орчихсан байхгүй. Тэгээ алхаж явж исэн чинь нөгөө замын хажуугаас ингээ цас аваад хүүшээ зас чинь бүр ийм гоё идэг үлгэл бүр ингээл үзээл за тэгсэн чи ядчих тэр цас аягүй сонир цас байсан маань нэг юм сонио. Бөөнөрөө баригдсан хэрнээс ингээ бутарч ундаг амар сонио гоё цас байсан байхгүй. Тэгэл манайч тэрийг бүр ингээл үзээл баярлаал. Тэгэл манайхан ер нь гоё тэгэл хаяа ярил байгалийн сайхны чийстэй бишрээл бид чинь. Ер нь яг ингээм надрах хүлээж авдаг байхгүй. Тэгэхээр аягүй гоё идэв. Тэгээ манай найзууд бас ирнэ. Тэгээд би чинь бас нөгөө ирсэн найзуудтайгаа хамаагүй фейсбુક өнтер бичээд идэггүй шүү дээ. Яг тэгвэл барьцаал амар олон хүн ирэх гээл аягүй хэцүү байт юм аа. Тэгээ би бүр тэрнээс аягүй жоохон залхацсан. Танихгүй хүмүүстэй хүрээд ирдэг байхгүй аягүй хэцүү. Гэхдээ би яг нөгөө хөдөөгийн тухай ярихдаа энийг дэлгэрэнгүй яриа за. Тэгээ юу нь гоё идэг вэ? Юу нь хэцүү идэг вэ гэдгээ яриа. Гэхдээ ер нь бол манайх бүр багаас ингээл аягүй их тийм хүмүүс ирдэг 8-чингууд ингээл цуглаал гэрт хонж өнжөөл орсуудад юм зараал нэг тийм хүн айгүй олон хүн цугласан тийм айлгсан байхгүй. Манай ээж авч нь сайхан тэгэл хүнийхэн тоогоор хоол хийгээл баахан жижиг аягнууд тэгэл тавьчихсан. Ер нь нэг тийм зочломтгой айл. Тэгэд би ч гэсэн ер нь тийм л дээ. Гэхдээ
хитрээд ирэхээр эн чинь зүгээр даруй толд юм билээ. Тэгээд хитрхтэй шүү дээ, тий. Огт танихгүй хүмүүс ингээд ирээд очиод тэр хүнд чинь сайн ч хүн байна, муу ч хүн байна, тий. Гэхдээ манад бүр огт танихгүй хүмүүс хомжижсэн шүү дээ. Тэгээ яг нөгөө настай хүмүүс ч юм уу эсвэл эмэгтэй эсвэл тэгээ юу гэдэг юм бэ, гайгүй харж байгаа бас хүмүүсээ оруулна шүү дээ. Тиймэрхүү хүмүүс би бүр түлхүүрээ өгөө болчихсон шүү дээ. Сайн гараад. Тэгээ бүр юу яагаад үгүй ингэж хэллээгээд манайх бүр ирэх гэдэж болохгүй шүү дээ. Надад сүултээ бүр аягүй дарамттай болоод гисэн байхгүй. Тэгээд сүултээ хүн амт ирлээ чи хэлхээ болчихсон. Яа тэгвэл тэгэл нэг танд хүн нэрчглэр нөгөөдх нь шууд тэр очсон байлий би очие гэл хэлдэг байхгүй юу. Тэгэл тэрэн сүултээ надад маш их дарамт болсон. Тэгээ одоо болохоор уул нь бол шүү дээ би чи хөдөө сайхан намг өмхөн байх гэж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь манай нөгөө таньдаг найз ихч маань ирээд манад ингэж байж хата. Биш чи одоо бүр нэг баялаг амьдрын гэдэг чи яг л чинэл амьдрал байна тэгээд яг тэгж авч. Тэгэл манай гэрийнх ингээд 100 гэрэл ингээд байж тэл. Тэгэл өстэй нөгөө янз бүрийн хүмүүс хүрээд ирнэ. Тэгэл яж нөгөө юу хөдөөгийн сэргэлтний хийж таарсан шүү дээ 100. Тэр үеэр ингээд манай гэрх ажиллалаа байгаа байхгүй юу. Баян нэг хүн ирээл ороод гараал юм асуугаал тэгэл юу тойрч явж байгаад хүрээд ирлээ хашаанд чи ороод зураг дараатах юу ч хэлээ амар хөвчлээ цаа. Нэг талаараа хөвчлээ нэг талаараа хэцүү. Гэхдээ энэ нөгөө хитрээд ирэхээр маш хэцүү. Тэгээ нөгөө нэг сайн муу хүмүүс байдаг гэсэн шүү дээ. Муу хүмүүс бас байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээл манай дууланд дээ шүү дээ. Ном дууланд биш сургуульд ном хандвилчаад тэгээ бүр танах руу очно гэж дайраад тийм онцгой тохиолдод гарсан шүү дээ. Би бүр амар уурлаад тэгэл тиймэрхүү гарсан. Тэрийг хөдөөгөө ярихтаа сайхан дэлгэрэнгүй ярина. За одоо 22 минут өнгөрцөн байна. Одоо номоо гэж яагаад нэг. Номноос нэг ирчтэй. Угаасаа өнөөдөр би номны хатгалаар ярина гэсэн чинь. Гэхдээ биш тэг дэлгэрэл хадуураад өөр юм яриачих юм да. За жоохон хойд хэсгээс нь жоохон ингэж байгаа. За энэ зурагтай гэсэн. Яг дуусах гэсэн шүү дээ. Энэ хараа гоё. За би өгүүлбэрийг эхлүүлээд яач. Магистрийн графикийн багш маань Голланд хүн байсан гэж түрэн би ярьжсэн тий. Тэгээ багш маань намайг нөгөө нэг юугаа улам мэрэгшүүлнэ гээд 2020 онд оюутан солилцоогоор Польшийн Варшав руу эсвэл Краковын академид нэг зас сураад ирвэл яахаар байна. Гэт чи яваад ирвэл илүү сайн болно шүү. Чамайг шууд Монголд буцаамааргүй байна. Монголд очивол чамд материал болдохгүй хэцүү шүү дээ гэж үргэлжлүүлэн сурахыг санал болгов. Хэрвээ явахаар болвол 20-21 оны хичээлийн жилд явахаар байлаа. Би ч зөвшөөрөөд багштайгаа хамт оюутан солилцооны хөтөлбөрийн материал бүрдүүлэхийн даваан дээр ковид тэгтлээ. Энэ бүр яг ийм харамсалтай юм болсон шүү дээ. Одоо нөгөө нэг юуны Польшийн графикаар аягүй алдартай байна л да. Графикийн сургалтаараа. Тэгээ манай багш нар чинь бид тэр Итали академи ярихаар Итали багш нарын ямар мундгийг ярин за бүр гайхалтай өмсөд шүү дээ. Тэгээд лог огшлохлоор юу яасан? Чи юу яагаад ирээ? Erasmus-гийн хөтөлбөр байдаг аахгүй юу? Одоо Итали сурж байгаа оюутнууд Европын орнууд руу очиж сурдаг бас тэтгэлэгтэй ш тэр чинь. Аль оронд очиоос шалтгаалаад нөгөө орныхоо өртгийг харж байгаа тэтгэлэг нь ингээд их баг янз бүр байдаг байхгүй юу? Тэгээ Польшд нь бас өртөг багтай юм билий. Тэгээ Польш руу яваад иргээд манай багш надад санал болгож байгаа шүү дээ. Миний толгойд тэрэнд орохгүй ээ чаас. Тэгсэн чинь заяа нэг ийм хөтөлбөр байна. Чи юу яа? Ишээ яваад ирээ. Тэгээ хэл тусмас нэг шаардахгүй. Заавчгүй Польш хэл энэ төр сураад шаардлага байхгүй. Угаасаа нөгөө одоо чи Италид сурдаг шгээл ингээд ажилтсан харж байгаа л тэгээ сураад ирээ. Тэгээд хугацаа нь бол 3-аас 12 сар байдгийг. Гэхдээ чи 12 сар яваад ир. Тэтгэлэг нь иймэрхүү ингээд тэтгэлгийн мөнгө төр бүх юм ингээд байждаг байхгүй. Сургуульд угаасаа хүрээд ирдэг. Erasmus-аар одоо академиас энэ нөхдүүд рүү ингэж хүүхдүүд явуулж болох юм биш үү гэд ингээд хүрээд ирдэг байхгүй. Тэгээд үзүүлээд тэгээд юуны Краковын академи бас аягүй сайн Варшавд ч гэсэн бас сурч болно гэд. Тэгээ би одоо нөгөө Польшийн монголчуудын хөрөг дотор идэв штий. Хөвчлээ газ. Тэгээ бүр ингээ явах гээд бэлдээд тэгээ багш дээр чинь хоёлаа материалаа бүрдүүлээд тэгээ гайгүйсэн юм аа. Тэгээд багш нар зөвшөөрж байгаа бол би тэгээ шууд л явна штэ. Тэгээд хоёлаа хэрэгтэй материалуудыг цуглуулъя гэж ил ковид гарсан байхгүй юу. Харамсалтай. Би тэрэндээ бас жоохон харамсаад тий. Гэтэ яг хөө тэгэл үзэсгэлэнгээр ч юм уу ямар нэгэн байдлаар Польш руу очиж тэр академи дээр очиж бас үзмээр л бийдгийн тий. Би ч одоо тэгэл яг л одоо ингээл графикийн хүн болчихлоо штэ. Аюу дуртай, бүр маш дуртай би. Тэрийг хийхдээ бүр аюу аз жаргалтай болдгоо багш нар намайг анзаарчихсан. Тэрийг би бас
ярин за аюу үнэхээр гоё нэр. Тэгэл дандаа ингээ гоё гэ яриад идэх шүү. Угаасаа тэгээд хүн тэгээд нөө зөв явдал зөөлөн зам болон гэдэг шиг тий. Тийх штогоо хийгээд тэгэл ингээл зөв яваад ахаар дандаа гоё хүмүүс бас гарч ирдэг юм байлээ шүү. Тэгэл гоё тийм талаар надад ярих юм зөндөө байгаа. Дахиад нэг ирч тий. Ингэж яагаад за одоо гум тайс. За энэ тайс. За энийг инглэн. За тэтгэлийн талаар. Тэтгэлэгт байр хоол амжиргааны зардал багтдаг. Муж мужаасаас шалтгаалаад тэтгэлэг арай өөр. Манай мужид 28-аас доош настай бол үн төлбөргүй дотор байранд орно. Түүнээс дээш настай бол гадуур түрээслэх байрны мөнгө сарын 250 еврогоор бодож олгодог. Энэ жилээс тэтгэлэгт нэмэгдсэн сурагтай гэсэн байна. Одоо аюу нэмэгдсэн гэсэн. Тэтгэлэг ингэдэг штэ. Хоол юм бас нэвтрүүлгээр ярьжсэн те. Байр хоол 28-аас доош настай бол байранд орчдөг. Байр нь хараа Монголтой бүр харьцуулцшгүй гоё байр гэдэг. Тэгээ бүр сүүл би тэр нэг шинэ баригдсан байранд орсон. Манай нэг монгол охин тэнд орчихсон. Тэгээ тэрийг очиж үзсэн чинь юу бүр ямар гоё юм бэ. Тэгэл бүх юм цаанаас. Тэгээ зүрт хүүхд юугаа оюутан юугаа чамданаа барайл гоо. Тэгэл хүнжлэх үзсэн бүх юм баг штэ. Тэгээ дундаа гоё галтгоотой. Гэхдээ бид нар чи галтгоо ашиглаад байх шиг шаардлага байхгүй нөө. Мензада хоолны газар хоол идчихдэг. Тэгэл гэртээ байрандаа хийхээр бол тэр юуных нь оюутнуудын тоогоор хөргөчж байж ах шиг хуваач идэх хөргөчүүд. Тэгэл тэр сандал ширээ галтгоо малтгоо ямар ч гоё энэ тэр шинэ байр байсан даж тэр үү тэгэл бүтээл бүх юм цоош нь аюу гоё. Цэвэрхэн тэгэл. Тийм гоё нөхцөлд амьдэрдэж штеп. Тэгэл бас нэг охтуудын дотор байранд манай нэг охтууд чинь охтуудын дотор байр байна. Бас ингээ холимог байр энэ байдаг аахгүй. Би бүх байранд нь монголчуудынхаараа орж үзчихсэн. Тэгээд охтуудын дотор байр чинь бүр аягүй гоё хараа. Дотроо магистрт сурж байгаа бол бас өөрчлөлт төр бичигүүд ганцаараа орж болт юм билээ. 0 дүүш мөшин дотроо шүү дээ. Одоо Монгол байр шиг ингээд нийтийн энэ төр биш. Би ч нөгөө Монгол дотор байранд байхдаа нийтийн байранд байдаг гэсэн чинь тийм биш. Дотроо ингээд юм утай 0 тоо. Яг л зүгээр нэг өөрөө байр шиг тийм байдаг байна. Тэгэл байгаа хүүхдийн тоогоор бүх юм бэлдээд өгсөн. Тэгэл тэр шкаф, ширээ, сандал, читэн битэн юу гэдэг юм те. Бүгд бэлэн. Амар гоё. Тэгэл юутаага мензатаага ойрхон. Тэгээд манай хоолны газрын хоол ямар гоё. Би одоо бүр хоолны газрын хоолыг санаж шít. Амар гоё за. Яг пиццаны хэсэгтэй хоолны хэсэгтэй гэдэг аахгүй. Тэгэл хоолны хэсэг дээр нь харж байгаа л нөгөө зарим тоогооч нар нөгөө янз бүр тэгээд нөгөө манай менсагийн тэр нэг пиццаныхаа нөгөө материалыг нэг харамгүй нэг юу яадаг. Харамгүй ингэж гоё бяцлаг те. Тэднээсээ ингээ харамгүй гоё ингээ цацаад гоё хийдэг тийм нэг ахсан байхгүй юу. Тэгээ солонгоо дээр ороод гарч байгаа нөгөө нэг юу байна ах байна. Хойлоо пицца идэг өнөөдөр пицца идэг гэл. Тэгэл юурууга хоолных бас зэсэн байдаг. Зэсээ харж байгаа гоё бүх хоол нь гоё л да. Гэхдээ бид нар ч нэг махсан хүмүүс шүү дээ. Тэгэл гоё махцахтай юу ах юм бол хоолоо идэл ингээл харж байгаа л идэл. Хоол тэр сонголт чанар энэ гэж үнэхээр гоё. Бүр Италид хүүхдүүд нэрээ жаргаж яагаад ирдэг шүү. Тэгээд тэрэндээ сэтгэл хангалуун нь хэд байдгийг мэдэхгүй. Би бол маш сэтгэл хангалуун аюу гоё байсан. Тэгээд би бас нэг юм хэлэхэд юу яадаг гэсэн чинь одоо нэг тэтгэлгнээсээ мултарсан ч юм уу хоол одоо хоолны карт мот аваагүй хүүхдүүдтэй би хоолоо хаваад идчихдэг гэсэн чинь. Гэтэ хоолоо хуваагаад идэхдээ би хүүхдүүдийг ингээ харж байхад яг ингээл илүү гарсан хоол молоо өгж мөхний эвгүй штэ. Тэгээд тийм юм хараад нэг жоохон ямар эвгүй юм бэ гэж бодсон байсан болохоор дараа нь ингээд юу яагаад яг тэр нөгөө нэг тэтгэлэг аваагүй нэг хүн тэгээ би хоолоо хувааж тэгэхээр болж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт нь тэгж анхнаас нэг хуваадаг. Шууд 2 цараа авч яагаад тэгээд хоолоо ингээд яг 2 таван дээр ингээ хуваагаад тэр цар 5 мав чөлөөтэй авч болно шүү дээ. Ундаа нүнгүү талхан нүнгүү байдаг. Тэгэл яг ингээл хуваагаал тэгэл тэр чинь нэг биш 2 хүнд бол хангалттай. За би угаасаа хоол ерөөсө бардгүй байсан. Тэгэл өөрхөн хуваагаал идчихдэг. Тэгээд их мэтчлээ ер нь боломжоор л хүүхдүүдэд аюух тусалдаг байсан. Тэгэл ярьсан чи ямар гоё юм бэ? Амар гоё. Тэгээд нөгөө нэг юу яа тий. Бид хүүхдүүд хэлт юм аа. Тэгэл та нар ингээд болж игэл гоё нэгэнд ингээд тусалж байгаарэ. Тэгээд нэг удаа бүр тэгжсэн нэг хүүхдний нойр мотой хоноод байна.
хоноод байна гэсэн аахгүй юу. Тэгэхээр би чи хүнд ингээд нэг одоо ирж байгаа хүүхдэд нэг гоё тусалж байгаа. Тэгэх юм бол чи гоё нойр бүтнээр тоогно шүү гэж хэлж ирсэн. Яа, иймэрхүү юм тэгээд зөндөө ярина. За. Энэ удаагийнхаа ингээд тусгая да. За, түр баяртай. Би тэгээд дараагийн удаа жоохон урт хийх бодно. За баяртай.